Монгол улсад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хурдацтай өсөж, нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоороо дэлхийд ч тэргүүлэх магадлалтай болж байна. Өрсөлдөөн нэмэгдэж буй салбарын хөгжилд эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо олшрох тусам хүний нөөц, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалan сэтгүүл зүйн бие даасан, хараад бус байх зарчим алдагдах, хурамч мэдээлэл нэмэгдэх эрсдэл боддоор тулгарч байна. Ийм нөхцөлд NTV телевиз олон улсын сэтгүүл зүйн ил тод, ёс зүйтэй, найдвартай байдлыг илтгэх Journalism Trust Initiative стандартыг хангаж батламж авсан нь манай редакц мэргэжлийн тэнцвэртэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг эрхэмлэн ажилтгийн бодит нотлохоо болж байна. За NTV телевизийн жил 20 жилийн яваа тэмдэглэн. За энэ ойн жилдээ бид JTA стандартыг хангаж баталгаажуулсан нь сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт хариуцлагатай контентын төлөөх бидний тууштай байр суурь бодит ажил, бодит үнэлгээгээр нотлогдсны илрэл боллоо гэж олон жил ажилласан ажилтны хувьд бол бахархалтайгаар бодож байна. Бид цаашаад ч мэргэжлийн байх зарчмаас аврахгүй 2 жил тутам JTA стандартаа дахин баталгаажуулж өөрсөддөө өндөр шаардлага тавин ажиллах хариуцлагатай үүргийг хүлээж байна. За мэдээлэлд эргэлзээ нэмэгдэж байгаа энэ цаг үед NTV телевиз олон нийтийн итгэлийг хүлээсэн баталгаатай мэдээллийг сурвалж хэвээр үлдэх нь бидний хамгийн чухал үнэт зүйл юм а гэдгийг онцлон хэлмээр байна. NTV телевиз нь Монгол улсын өргөн нэвтрүүлгийн салбарт 20 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн багаар дамжуулан улс төр, нийгэм, эдийн засаг, дэлхийн мэдээ, бодит түүхүүдийг сурвалжлан хүргэж, хөгжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилтыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн юм. Түүнчлэн үндэсний түүх, соёл, ёс заншил уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч, үндэсний үнэт зүйлсийг олон нийтэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ дагуулдаг чинь зөв. За нэгнээ. Мөн NTV телевиз нь хүн төрөлхтний спортын хамгийн нэр хүндтэй наадам болох 2026-2028 оны өвөл зуны олимпийн наадмыг аль биесээр дамжуулах эрхийг авч Монголын үзэгчдэд дэлхийн спортын томоохон үйл явдлыг хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.